Барилгын салбар бол Улаанбаатар хотын эдийн засгийн бас нэг томоохон салбар юм бол нэг байгаа. Хот байгуулалтын одоо Улаанбаатар хот байгуулалтын төлөвлөгөөнд барилгын салбартайгаа нэг хамтран ажиллах ажил бол зайлшгүй тусгаж байгаа. За бид нэр одоогоос 20 хоногийн өмнө бол бас барилгын үндэсний ассоциацийн компаниудтайгаа бид нар хамтарч ажиллах талаар бол ярилцлага зохион байгуулж, тэн дээрээ бол саяны зурсан санамжийн үндсэн санаануудыг бол ярилцсан байна. Тэг өнөөдөр бол барилгын салбар маш эрчимтэй хөгжиж байсан. За одоо бас энэ Монгол орон тохиолж байгаа эдийн засгийн тодорхой мөчлөгтүүд бол барилгын салбар бол зогсон байдалд орсон байгаа. Тэг энэ байдлаас бол яаж гарах вэ? Энэ дээр хотын захиргааны зүгээс одоо ямар туслалцаа дэмжлэг байх юм, барилгын компаниудад ямар болцоо нөхцөл байгаа юм бэ гэдгийг бол ярилцсан юм байгаа. Тэгэхээр хотын захиргаа буюу төрийн зүгээс ямар хэмжээнд оролцох хэрэгтэй юм бэ? За үндэсний компаниуд нь барилгын салбарынхаа юугаар хариуц ажиллах хэрэгтэй юм бэ гэдгээс зарчмын хувьд бол тохиролцоонд хүрсэн байгаа. Жишээлбэл одоо төр буюу нийслэл бол орон сууц барихгүй. Нийслэл бол одоо өөрийн одоо барилгын компанигаа хувийн хвшлийн барилгын компаниудтайгаа орон сууц барилгын салбарт өрсөлдөхгүй. Зөвхөн бодлогын хувьд бол дэмжиж ажиллана гэдэг зарчим тохирсон байх шээ. За нөгөө талаар Улаанбаатар хотод нэг талд нь бол өндөр үнэтэй борлогдоогүй орон сууц, нөгөө талд нь бол бага орлоготой иргэд байгаа. Тэгээд цаашдаа энэ бий болцсон нэгэнт баригдсан байгаа орон сууцны барилгуудын борлуулалтын дээр бол нийслэл яаж туслалцаа дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм бэ? Нийслэл орон сууцны фонд бүрдүүлэх, за ахмад насны сууц, хөгжлийн бэрхшээлтэй хэрэгцээний сууцны тодорхой фонд бүрдүүлдэг. Энэ дээр бас хамтарч ажиллая гэсэн. Нөгөө талаас гэр хорооллын дахин төлөвлөлтөнд оролцож байгаа барилгын компаниудад хамгийн том учирдаг бэрхшээл бол нөгөө газраа чөлөөсөн айлуудыг орон сууцны төрөөсөө асуудал байдаг. Тэгэхээр нийслэл нөгөө талд нь бол бид нар дамжин өнгөрөх түрээсийн сууцыг бий болгоё. Тэгээд компаниудаа тэр түрээсийн дарамтаас нь чөлөөлөд компаниуд нь бол тэр сууцанд орсон айлуудаа богино хугацаанд орон сууцаар хөдөлгөөний хадгалах хангах гэдэг ч юм уу. Ийм ажлуудыг бол зохион байгуулъя гэж байна. За ингэж тэр түрээсийн сууцыг бий болгохдоо одоо бий болсон байгаа компаниудынхаа хямд өртөө сууцыг бол ашиглая гэж. За нөгөө талд нь цаашдаа бол барилгын салбарт бол бид нар баримтж байгаа бодлого бол илүү энэ орлогод нийцсэн хямд өртөгтэй орон сууцыг бий болгоё гэж үзэж байгаа. За гурав дахь юм бол Улаанбаатар хот бол газрын сантай болж энэ сан өөрөө нээлттэй байж хэрэг барилгын компаниуд одоо тэр нь офисын зориулалтаач, орон сууцны зориулалтаач, нийгмийн зориулалтаач барилга барилаа гэхэд өндөр үнэтэй газар биш хамгийн бодиттой үнэтэй газар дээр хөрөнгө оруулалт байж барилга барих энэ болцоог нь хотын зүгээс анхаарч ирлээ гэсэн ийм зүйлүүдийг бол энэ санамжч тусгасан байна.